Төсвийн 1-р хавсралт KPI шалгуур үзүүлэлтэд дахиад ярий. Миний салбар бол хот байгуулалт барилга орон сууцчлалтын яамнаас асууя. 1-р хавсралтын 34.1-4 шаардлага хангасан ундны их хөвсрээр хангагдсан хүн амын эзлэх хувийг нэмэгдүүлнэ. 34.1-5 шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангагдсан хүн амын эзлэх хувийг нэмэгдүүлнэ. Цэвэр бохир усны шугамд холбогдсон айл өрхүүд хүн амын хувийг нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавьсан байна. Дахиад юугаар хэмжих гэсэн чи километр гэдэг тавьсан байна. Хувиа нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавьчаад километрээр яаж нэмэгдүүлэх гэж байгаа? Дээрээс нэмээд зорилтод төвшин суур төвшнөөсөө багасаад ороод ирчихнэ. 220 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хот байгуулалтын яам дээр байгаа иргэжил. Хувиа нэмэгдүүлнэ гэсэн зорилго тавьчаад километрээр хэмжээд тэр километр нь багасаад ороод ирж байгаа. Та хэд мэн төлөвлөсөн ажил тавьсан зорилтоо яаж биелүүлнэ гэж тооцож байгаа. Хоёрдугаарх нь үндэсний орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ гэжээ. Төрийн албан хаагчид болон түрээсийн орон сууцны нэг маягийн зураг төсөл боловсруулна гэсэн. Энэ дээр эрчим хүчний хэмнэлттэй байдлаар ажлын даалгаврыг боловсруулж гинэ үү? Хөдөө орон нутагт барилга барьдаг, нэг маягийн зураг төсөв гэдэг, нөгөөх нь бөөн эрчим хүчний алдагдaltaй. Халаагаад халдаггүй. Цон хаалга нь мөөгөн цэртэд байждаг. Ийм асуудлууд орондоо яриагаа. Аймгийн төв, сумын төв хаа сайг. Ажлын даалгавраа яаж боловсруулж байгаа гэсэн хоёрдугаар асуулт. Гуравдугаар асуулт. Хар хором хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж батлуулах. Хүннүү хотын ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулж батлуулах гэдэг. Хэрэгжүүлэх шалгуур үзүүлэлт нь болохоор боловсруулж батлагдсан үзэл баримтлал, ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал. Миний авсан мэдээлэл бол энэ хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь боловсруулагдаад өргөн баригдаад зарим нь батлагдсан. Гэсэн чинь араас нь үзэл баримтлалыг боловсруулна гэдээ ороод ирж байна. Ном журмаар бол энэ чи эхлээд үзэл баримтлал нь байж хагаад араас нь төлөвлөгөөгөө баталдаггүй юм. Араас нь ажлаа хийгээд байгаа юм. Үзэл баримтлал нь байхгүйгээр хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан болж таарч байна уу? Энэ дээр хариуцсан нэгж нь байвал тэр хариулахыг хүсэж байна. Дөрөвдүгээр асуулт. Улс орон нутгийн зэрэгтэй болон дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 20 минутын хот үзэл баримтлалд нийцүүлэн жишг загвараар боловсруулна гэж. Та бүхэнд 20 минутын үзэл баримтлалыг боловсруулад өнгөрсөн хаврын чуулганаар өгөөд энийгээ засгийн газарт өргөн бариад их хурлаараа батлуулъя гэсэн. Одоо хүртэл өргөн баригдаагүй л явж байна. Энэ хизээ өргөн барьж батлуулах вэ? Уг нь хот байгуулалтын яамныхаа ажлыг бүгдийг дэмжээл явж байгаа. Очоод уулзалт хийдэг. Улсаараа нэг хүн шиг хотод амьдрмаар байна шүү дээ. Дархан Эрдэнэт, нийслэл, аймгийн төвүүд гэрээсээ гараад ногоон байгууламж байж идэг. Гэрээсээ гараад сургууль цэцэрлэг имлэг нь байж идэг. Ийм болгоё гэсэн зорилттой 20 минутын үзэл баримтлал. Мэргэжлийн үнийн хувьд бүгдийг дэмжиж өгөөл ажлын хэсэгт нь орж ажиллаад гаргаад боловсруулаад өгөхлөөр өргөн барихгүй. Тэгснэ тэрэндээ нийцүүлээд жишг загвар боловсруулна гэдээ ороод идэг. Ажлын дистарал гэдэг юм яаж явж байгаа юм бэ? Энэ дээр тодорхой хариултаа дараа нь тодруулъя. За хот байгуулалт барилга орон сууцлалтын яам 4-5 дээр суучих. Өөр хэм бэ? Учрал сайд микрофон. Тэгээ энэ Лувсан Жамс гишүүний одоо хурал болгон дээр хилээд байгаа энэ асуудал бол яг үнэн шүү. Бүр одоо энэ бодлогын баримтчүүдтэй одоо төөрлөө штэ. Тэгээ ер нь бол 19 оны хөгжлийн бодлогын хууль гарсан. Түүнээс хойш уг нь цэгцлийг гээл их зорьсон юм бэл. Тэгээд 21 он 5 жилийн чиглэл баталсан. Тэгээд чиглэл баталж жилийн төлөвлөгөө оруулж ирд юм уу? Би бол одоо гайхаж. Би энэ ажлыг бас аваад нэг 100 он жил л доо. Тэгээ энэ хугацаанд яг би бол 16 оноос өмнө хувийн хвшилтэд ажиллаж исэн учраас надад одоо нэг KPI үнэлгээ энэ төр бол тийм хол биш л дээ. Тэгээд яг ингээд тийм сэтгэлгээгээр ингээ ажил хий гэхээр
Тэгээ нэг хэрэгтэй хэрэггүй нэг юм баахан бичиг баримттай. Тэгээ хөгжлийн бодлогын хуулиар эдийн засгийн хөгжлийн сайдад жилийн төлөвлөгөө энэ хөгжлийн бодлогоор баримт бичигтээ төсөв уялдсан юм уу гэдэг дээр нь зөвшөөрөл өгдөг нэг эрх байдаг мөртлөө тэр чинь зүгээр л нэг бэлэг тэмдэг. Төсөв орохын өмнөх оройн яаруу санд руу явуулаад залгаад хурдан дардсаад арчгал гэдэг болохоос биш. Ийм юм байхгүй шүү дээ. Тэгээд ингээд яамдууд дээр ажлуудаа өөрсдөө хоорондоо нэгтгэхгүй мэдээлэл нь дутуу. Тэгээ орж ирээ их хурал дээр ингээд сууж идэг. Ийм л байдалтай байхгүй. Тэгээ яг шалгуур үзүүлэлтийг хангаад байгаа юм бол байхгүй шүү дээ. Тэгээд энэ өмнө жил яасан төрийн байгуулалтын байнгын орон дээр нөгөө жилийн төлөвлөгөөний нөгөө хөгжлийн бодлогын баримтчүүдийн талаар тайлан тавьсан. Одоо 2 сайд бид 2 орж ирнэ. Тэгэхэд яасан? Одоо нэг хэдэн ажил хийсэн. Тэгээд нөгөө үнэлгээ нь тодорхойгүй учраас шалгуур үзүүлэлт нь тодорхойгүй учраас нэг баахан зурагтай юу хийсэн гэхээр тим форум хийсэн, тим уулзалт хийсэн гэх нэг баахан зураг авсрагчдаг. Тэгээд хангалтгүй гэдээ үнэлждэг. Тэгээд аргагүй эрхэнтлийг ийм болоод байгаа байхгүй. Тийм учраас энэ удаа болоод юу гэж зорьсон бэ гэхээр нэгэн тийм 5 жилийн чиглэлийг барих юм цикл тохиодсон. Тийм учраас энэ 5 жилийн чиглэл дээр бол дандаа индексүүдийг нь хэмжээл гэж зорьсон. Одоо жишээ бид нар төсөө өрөө оруулж ирэхэд эдийн засгийн өсөлт 5.7, 5.6 байна гэвэл уулуурхаан салбар хэдэн 1% энэ хувь нэмрээ оруулах юм. Түүнийг хийхин тулд яг ямар ажлыг хийх юм бэ гэдгийг тавьж байгаа шүү дээ. Жишээ нь за оюутлогоо хэлцээрээ дуусгах шүү. Петрочайныг хэлцээрийг дуусгах шүү. Ингэснээрээ алт одоо зэсний агуулга нэмэгдснээрээ танах ийм 1%-аар эдийн засгийн өсөлт нэмэр болно шүү гэдэг шиг яам болгон энэ жилийн төлөвлөгөө биелүүлэх гэвэл ийм ажлыг хийн шүү гэж. Боловсролын салбар одоо юу гэдгийг уншлаг одоо хүүхдүүдийн 3 дугаар ангийн хүүхдүүдийн унших чадварыг тэдэн хувиар ахиулна гэж ивэл тухайн салбарт тестийн дундаж оноод тэд байна гэдгийг индикатор болгож тавиад түүнд хүрээгүй бол хүрээгүй, хүрсэн бол хүрсэн гэж явах хэрэгтэй шүү дээ. Хүний хөгжлийн индексийг яах вэ? Эдийн засгийн хэрэгжүүлээний индексийг эхний 60 байрд орноо. 5 жил дотор. Тэгвэл эх жил 5 байраар ахиулна. 5 байраар ахиулахын тулд барилгын салбар ямар 1%-аар үүнд хувь нэмрээ оруулах вэ? Үүнийг хийхин тулд барилгын тусгай зөвшөөрлийг тэдэр цөөлнө. Яг ингэж л бичсэн. Энэ удаагийн 5 жилийн чиглэлийг. Тийм учраас 14 индексийг тавиал оруулна. Тэгээ 14 индексийг тавиад энэ индекст хүрэхийн тулд танаа салбар ямар үүрэгтэй вэ гэдгийг ингэж индикатор маягаар тавьж өгөөд тэгээд эх жилээс бол жилийн төлөвлөгөө 5 жилийн чиглэлдээ нийцнэ. Энд хүрсэн хүрээгүй. Тэр 1000 форм хийн үү, яан уу тэр юус хамаагүй. Энд хүрээгүй л бол хүрээгүй. Ажлын байрыг тэдэн хувиар нэмэгдүүлнэ, үүнд хөдөлмөр нийгмийн байгууллага салбар хэдэн хувь яаж хувь нэмэр оруулах. Хүрсэн бол хүрсэн, хүрээгүй бол хүрээгүй гэж. Ингэж л явдаг. Тэгээ ингэж л явах ёстой байлээ. Би тэгээ одоо тэгж. За асуултан дээр улсын хурлын гишүүн Цэнгүүн, улсын хурлын гишүүн Одбаяр, улсын хурлын гишүүн Шижир нарыг нэмье. За хариулт 4 номер. Сайн байна уу та бүхний өдөр мэндийг хүргэе. Хот байгуулалт барилга орон сууцчлалтын яамны нийт аж ахуйн бодлого зохицуулалтын газрын дарга нэм очиргч юм байна. За гишүүний асуултанд хариулъя. За шаардлага хангасан ус хангамжаар хангагдсан хүн амын тоо, шаардлага хангагдсан ариун цэврийн байгууламжид холбогдсон хүн амын тоо гэдэг үзүүлэлтүүдийг хуваар хувилж гаргаж байгаа. За километр гэдэг бол бас урд нь гарсан эрчим хүчний яам дээр бас хэрэгжижсэн алдаа давтагдсан юм шиг байна. Манайгаас бол хувилж одоо хөргүүлсэн байгаа. За 25 оны бидний зорилт бол шаардлага хангасан ус хангамжинд холбогдсон хүн амын тоог 85 өргөн. За 24 оны жилийн эцсийн тоогоор 83.6% байгаа. За шаардлага хангасан 25 оны жилийн эцсээр бид нар мөн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжид холбогдсон хүн амын тоог 70% өргөх ёстой. За 24 оны жилийн эцсийн байдлаар 69.6% байгаа. Ийм тоо үзүүлэлттэй. 5 номер 1 минут нэмж хариулъя. За сайн байцгаана уу. Хот байгуулалт барилга орон сууцчлалтын яамны хот байгуулалт орон сууцчлалтын бодлогын хэрэгжүүлэх газрын эхлэлцэн дарга мөнх жаргал байна. Нэг маягийн зургийг нөгөө 2023 оны засгийн газрын 483 дугаар тогтоолын дагуу хэрэгжүүлж байгаа
төрөөсийн орон сууцны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд нэг маягийн зургийг хийлгэж байгаа. Тэгээд тэр нэг маягийн зургийн даалгаврыг бол одоо бид нар боловсруулж байгаа. Гишүүний саяны асуусан цусан жамчгийн асуусны дагуу ер нь нөгөө эрчим хүчний хэмнэлтэд ногоон барилгын стандарт руу чиглүүлсэн байдлаар зургийн даалгаврыг боловсруулж байгаа. Таны саналыг аваад нэгтгэж болно. За хоёрдугаар асуудал 20 минутын хотын үзэл баримтлалыг өргөн барих талаар бид нэр яг одоо яг ажиллаж байгаа өргөн барихаар бэлтгэж байна. За мөн хар орон хотын хөгжлийн ерхий төлөвлөгөө 4 сард тендер зарлагдаад нөгөө 5 сарын 31-нд төс. Заагууц хариулъя. 5 номер. Хэмнэлтийн хуулиар бол төсөв татагдсан байгаа. За одоо тэгээд даалгавар нь шинжилж дахин боловсруулж батлуулаад төсвийг нь бол оруулаад энэ ажлыг бол хийхээр ажиллаж байна. За ерөнхий төлөвлөгөө хар орон хотын нөгөө өөр ингэсэн хуультай байгаа. Энэ хуулийн хүрээнд бол энэ хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсны дараа урьдчилан дүрм зэрэг бусад хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуух ажлууд нь бол дараа нь хийгдэх юм байна. Лувсан жимс гişүн тодруулсан. За баярлалаа. Тэгээд нэгдүгээр хавсралтынхаа энэ шалгуур үзүүлэлтүүд дээр өндөр ач холбогдол өгөөгүй болохоор өргөн барьсан төсөв дээр ийм асуудлууд гараад байгаа шүү дээ. Уг нь таны одоо ням очир дарга хэлж байгаагаар бол сайхан л зорилттой сонсогдож байна тий. Тэгээ нэгэнд ингээд бид нар бичиг баримтаа зөв боловсруулаад тэрнийг барьж л хяналт үнэлгээгээ хийн. Тэгэхээр энийгээ сайн анхаараасаа гэж бодож байна. За ерөнхий төлөвлөгөөн дээр Хүннөө болон Хар орон хот дээр төлөвлөгөө боловсруулнаа гэж байгаа юм. Миний асуулт болохоор үзэл баримтлаа төлөвлөгөөнийхөө араас батлаад ийна боловсруулах гээд байна. Эхлээд үзэл баримтлал нь байж байгаа дараа нь төлөвлөгөөгөө боловсруулдаг юм биш юм уу? Тэгэхээр өмнө нь одоо үзэл баримтлаггүйгээр төлөвлөгөө баталчихсан гэсэн үг үү? За хариулт. Хэдэн номер? 5. Хар орон хотын хөгжлийн ерхий төлөвлөгөөний үзэл баримтлал бол батлагдсан байна. Хүннүүгийнх бол хийж байгаа. Хөгжлийн ерхий төлөвлөгөө бол мэдээж үзэл баримтлалынхаа дараа хийгдэнэ. Одоо төсөв энэ жил хийгдэхээр одоо төсөв нь ороод явж байгаа гэсэн. Хөгжлийн ерхий төлөвлөгөө энэ жил хийгдэнэ. 26 онд. За хариулт хангалтгүй үзэж Лувсан жимс гişүн. За баярлалаа. Тэгвэл одоо батлагдаагүй байгаа. Эхлээд үзэл баримтлал хийгээд дараа нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөө юм байна тий. Ойлголоо. Баярлалаа. Энэ хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахдаа 20 минутын үзэл баримтлагаа нийлүүлэх ёстой шүү. Тэрний тулд та бүхэн маань сая хэлсэн үзэл баримтлал өргөн барьж батлуулна гэдэг ажлаа яарвчлах хэрэгтэй байна. Дахиад нэг жоохон олон улсад онгой болоод байгаа нэг юм ярий да. Тэгээд Хар орон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний олон улсын уралдаан зарлц тий. Тэгээд нэгдүгээр байрыг нь шалгаруулж чадахгүйгээр 5 компанид одоо та бүхэн хамгийн шилдэг нь байлаагээ хэлсэн. Тэгээ шагнал гардуулна гэдгсэн нөгөө шагналаа гардуулахгүй одоо миний авсан мэдээлэлээр бол одоо бүтэн жил голорч байгаа. Гадны Кумакенго энтер гээд олон улсад алдартай архитектур тэрэн дээр оролцсон. Тэрнийх нь одоо шагналын мөнгийг нь өгсөн болов уу, өгөөгүй болов уу? Араас нь одоо Хүннүүгийн олон улсын уралдаан зарлж байна. Өмнөхөө шагналаа өгөөгүй юм байж ш 2 дахь уралдаан дээр нь гадны аж ахуйн нэгжүүд орж ирэх болов уу даа гэсэн. За хариулт. Хэдэн номер? 5 номер. Тодорхой хариулаарай. За гишүүний саяны хэлсэн зүйлийг бид нэр Хар орон хотын хөгжлийн ерхий төлөвлөгөөнөөр энэ нэгждэр анхаарч ажиллая. Тэгээ гишүүн бол хэлээд байна шүү дээ. Хэмжих нэгждэр одоо километр гэж юу тавиад байгаа юм бэ? Километрийг хинч ойлгохгүй шүү дээ. Та адил ойлгож байгаа. Тэгээ хувь хэдэн хувь биелэх ёстой, хэдэн хувьд нээх ёстой, хэдэн хувийн тавьж байгаа юм бэ гэдгийг л асуугаад байна шүү дээ. Тэгээ энэ дээр та хэмжих нэгждэр энэ юун дээр алдсан байна шүү дээ.
тодорхойгүй шүү дээ. Тэр 53 км хаана гэж хэн ч ойлгохгүй шүү дээ. За. Саруу сайхны Цэнгүүн гүшүүн.